Монгол телевиз оюуныг тэтгэж жаргал бэлэглэнэ. Хамтрагч аз жаргалыг илүү мэдэр. Хүнсний эслэг агуулсан Coca-Cola Plus. Хамтрагч бүх төрлийн стейкийг бие буучраас. Good Price-ийн сүнс бүтээгдэхүүнүүд 7 хоног бүр агаарын тээврээр Солонгосоос ирдэг. Хадгалах хугацаа 14 хоног байдаг тул Good Price үргэлж шинээрээ. Хүчлэрэгч. Танах хэдий саадаг? 24 цагаас. За баярлалаа. Шангрила салбар нь сонсол хамтлагчаараа хамгийн өрөө сонголттой. Сайн байна уу? За тарах. Тэгээд тарахч. Та төлбөрөө орох уу? Ардхаа ирч. За та ардбээр төлсөн учраас нэг хөвтө тэнцэг арткойны урамшуул олгогдсон шүү. Өө тийм үү. Good Price-ийг сонгосон баярлалаа. За баярлалаа. Сайн мэцхан үзэгчтэй. Онцгой өдрийн гайхалтай өрөө зогийг өөрийнхөө галтайгоонд хэрхэн идэх сурмаар байна уу? Тэгвэл манай галтайгоонд Rose Kitchen-ийн үүсгэн байгуулагч шеф Бэлгүү маань ирсэн байна. Тавтай баярлалаа. Сайн байна уу? Сайн байна уу? Баярлалаа. Өрсөнд баярлалаа. За хоёул өнөөдөр ямар хоол хийх вэ? За хоёул өнөөдөр маш тийм романтик хоол юм. За романтик. За тэгээд нөгөө тал нь гоё стартер буюу салат юм. Тэр нэг хүн болгоны мэддэг тийм гайхалтай салат их байна. Ойлголоо. Тэгэхээр хоёр курс хоол юм гэсэн үг. Тий, нэг 100ш, нэг үнцэн хоол. Аа. Чи ер нь юу байна гэж төсөлж байна? Ямар хоол байгаа юм л одоо орцыг хараад. За одоо ингээ харангууд шууд дахианы цээж маах гингүүд би ч өөрөө гэр бүлээр тамирчин хүн байгаа. Oh nice. Тийм манай хүн чинь болохоор дэлхийн аврах би болохоор одоо бодибилдинг фитнесийн холбооны тамирчин тэгээд улсын аврагын хүрэл медальтай ийм хүн байгаа. Nice. Тэнгүү шууд дахиад цээж махал харагдаж байна. Тэнгүү тэгээд дэглэмийн хоол байх магадaltaй. Тэгээд бүр төмстэй юм байна. Тэгэхээр яг нөгөө бид нар тэмцээнд өгцөн үед төмсөнд орно гэж ярьдаг байхгүй. Тэгээд яг энэ хоёрыг л зөвхөн иддэг. Тийм үү. Тий. За тэгвэл өнөөдрийн хийх хоол ер нь бол маш амттай бөгөөд эрүүл хоол байх нь шүү дээ. Оо вау. Чи бүр яг хамгийн дөрөнд сурж авах хэрэгтэй юм шүү дээ. За тийм. Өнөөдрийн үндсэн болохоор Mary Me Chicken гэдэг нэртэй бол. Вау. Надтай гэрлэгч. За. Тэр маш романтик бол. Энэ болохоор ийм алдартай болсон шалтгаан 2010-ад онд ийм мод болоод гэрийн эзэгтэй нар, гэрийн тоогооч нар, хоолыг сонирхолтой хүмүүс бүгд ингээд тухайн үедээ сүн крем, томаттай тийм сүмстэй, чизтэй хоолнууд тренд болоод одоо тренд гэж явдсан шүү дээ. Яг тэрэн шиг явж байхад Delish гэдэг тийм сэтгүүлчийн редакторууд за энэ хоолыг туршиж үзээгээд хамгийн анх туршаад Mary Me гэдэг чикен дэлхийд даяар бүр маш алдартай болсон. Тэр бүр давлага үүссэн байсан байх нь шүү дээ. Яг тэрнийх нь ингээд одоо шуурган гэх юм уу да. Тэрний редакторын нэг нь болохоор нөхөртөө хийж өгөөд. За. Нөхөртөө яг энэ хоолыг хийж өгөөд төд удалгүй 7 хоногийн дараа надтай гэрлээч гэдэг санал авсан. Тэгээд тэрийг ийм захим орчиндөө нийтлээд энэ хоол бүр маш алдартай болсон. Тийм байна. Ер нь бол ийм хоч моч нь бол ийм надтай гэрлээч гэд санал авахын хак хоол гэдэг эмэгтэйчүүдийн тийм нууцж байгаа. Одоо сэтэл өгч байгаа юм байна тий. Аа. Энд гэхдээ яг нөгөө эмэгтэйчүүдийн нууцж байгаа даа. Ирчүүд ч гэсэн сураад авах гэмгүй. Надтай гэрлээч энэ хоолыг хийж өглөө, надтай гэрлээч гэж хэлэхэд зөвшөөрөх магадлал өндөр болчихно гэсэн үг. Тий. Сэтгэл сонирхолтой юм байна. За тэгэхээр манайхаа яг одоо ямар орцууд орох нь бүгдийн сайхан тэмдэглээд аваарай. Үнэхээр зүгээр хак юм биш үү бүр. За дүүд хоёул хоолоо эхлэх үү? За тэгье. За би юунаас эхлэх үү? За чи төмс арилах. За баярлалаа.
За хоёлаа яг нэг төмс арилгаж байгаа шалтгаан хамгийн удаан болох. Ер нь бол хурдан болдیں۔ Төмснөөс бусдна. Тэгэхээр төмсний нухшаа хоёлаа тавьчих. Нухшиг ихгүй. Чи нухшиж ийсэн үү? Хийсэн шүү. Нухшиг бол асуудалгүй тий. Асуудалгүй. За тэгвэл чамд нухшаа даатгах нь зөв юм байна шүү дээ. Чадна болно бүтээн гэж байгаа шүү дээ. Хоёлаа хэдэн ширхэг төмс хэрэгтэй вэ? Бүгдийг нь арилгачих тоо. За ойлголоо. Бүгдийг нь арилгаад нэг төмсийг 8 гаргахад л болно. За. За би энэ ч усын тавьчих. За. За өсгөө ер нь хоол их дуртай юу? Ер нь бол дуртай. Одоо тэгээ яг нөгөө өмнөх дугааруудаас ахуулаад асар олон хоолуудыг хийж чаддаг болсон байгаа. Бүр маш гайхалтай сурсан уу? Тэгэлгүй авах дөхүүлнэ. Ер нь шефийнхээ зааж өгсөн юмнуудыг бол яг хэрэгжүүлээл ер нь дөхүүлээл явж байгаа. Тэнгүүд гоё галтгоонд цагийн өнгөрүүлмээр санагддаг юм байна. Яг гоё сураад эхлэхээр Сөгийн өвчин бол найз өхөнтэй шүү дээ, тий? Тийм би бүр их нэртэй шүү дээ. Чи тийм судалгаа харсан уу? Сүүлд бас нөө фэйсбүүкээр пост болоо явуулсан. За. Галтгоонд нөө хормогчтой дээгүүрээ нүцгэн хоолыг зогсож байгаа хамгийн халуухан харагддаг гэд. Тэр үнэн баг шүү дээ. Тэр харсан юм байна. Турч үзсэн шүү дээ. Үнэхээр халуухан байна уу? Яг халуухан байлээ шүү. Тэрний ардаас үлийг халдаг юм байлээ. Үнэхээр бас гэр бүлийн хүн өөрөөр хандаад эхэлж байна, тий? Яг тийм байлээ шүү. Яг нөө нэг эмэгтэйчүүд бас ошгоруулж иж магадгүй ч гэсэн. Тэрийн ажил хийж байгаа, тий? Хоол хийж байгаа эрэгтэйчүүд айгуу тийм секси харагддаг, тий? Тэгвэл тэндээ нэрнгэс санал нэг байдаг шүү. Ер нь санал нэг. Гэхдээ яг бас нэг бодлороо жоохон юу юм шиг юм аа. Хөөргөд тийм шиг байна. Хэрэгээр үү? Тий. За ямаа хийхгүй дөө гэж байгаа. Би жоохон амрыг дөө гэдэг. Тий. Маа зуушинд бэкн орно. Бэкний чипс бэлтгэх байхгүй юу? Гэтэ яг нөгөө нэг зуушны хатлаар яг хийж явах тагой дэлгэрэнгүй ирсэн дээр баг. Эсвэл энэ ингэж байгаа шүү. За. Бэкн. Одоо уртаар нь. Шарах шүүгний нөгөө листэн дээр. За би яг ийм нөгөө нэг тосын доошоо гойжуулахын тулд ийм шүүртэй тий. Доошоо жижигэн зайнуудтай юун дээр тавьчлаа. За. Хоёлаа энийг шарах шүүгэнд шараад ийм яг чипс л болгоно гэсэн үг. Шаржигэндэг. Тэгэхээр эрт шарах шуугаа бэлтчихэд тийм маш бага гал дээр удаан явчих юм бол илүү шүүсэн дотгошоо юмад амт нь алдагдахгүй чипс гэсэн шүү за. Би болохоор сая шууд ойлгохдоо маш халуун дээр ингэ хийчих юм байна гэж шууд бодсон байхгүй юу? Тэр нь болохоор яг зөв хурдан хугацаанд ч гэсэн түлхтэл ирсэн. Тэгээ нөгөө нэг тэрнээсээ хийсэн болох нь юм тий. Нүүрс идэх хэрэг гарах юм шүү дээ. Тий. Нүүрс идэх хэрэг дараа явчихна. За би энийгээ шарах шүүгээ дээр 150 дээр нэг 2-10 минут явуулчих. За ойлголоо. Дээр доороосоо. Зөөлөн гал дээр тий. Баг гал дээр. За би тэгвэл газ нэг арилахгүй болохгүй юм шүү. За чиний дааж авсан ажил аюу удах учраас чи хурдлаарай за. За. Манай бэлгүүн шеф анх юу нь яагаад энэ хоолны салбар руу орё гэж бодсон? Яагаад юу нь тоогооч мэрэгжлийг сонгосон? Энэ айгуу гоё. Юу нь яг нөгөө хүн багтаа нэг мөрөөдлөд өгдөн шүү дээ тийм. Янз бүрийн мөрөөдлөд өгдөн шүү дээ. Би иймч болно, би ийм цагтаа болно гэж. Эсвэл би захирал болно, дарга болно гэлээд шүү дээ. Би болохоор тоогооч болно гэдэгээс үг тахгүй. Вау. Ер нь л анханасаа мэдчихсэн гэх нь бас хайшин ч. Тэгээ гоё тоогооч нартай кино үзэх туртай. Одоо яг маа ах нар ч бол айгүй мундаг тоогооч нар шүү дээ. Яг нэг юм шин 90 үе авчирсан. Тэгэлгүй яах вэ? Яг тэрний шуурганд хоол их маш туртай болсон. Тэгээ гэртээ дуршаал гэрийнхаа юмнуудыг шатаагаар. Тэнгүүд ээж маань анзаарсан юм шиг байна. Маа ээж бас тоогооч байсан юм л дээ. Вау. Тийм. Тэгээд ер нь бол нааг яг нөгөө нэг өсвөр үе өнгөрөө те. Миний хүү ер нь тоогоочлох уу гэдэг зүгээр санал тавьсан байхгүй. Тэнгүүд би нэрээ би болж болох юм байна гэдэг сэтэл төрөөд итгэл өгсөн байна дээ бас давхар. Тийм. Тэгэл би угаасаа л хоол их туртай байсан. Би угаасаа л тоогооч болох ёстой гэдэг зүйлээр анх шүү мэрэгчлээ сонгоод одоо нөгөө коллеж гэж ярьдэн шүү дээ. Коллеж руу шилжиж орсон байхгүй. Тэгээд тэр цагаас хойш одоо 11 дэх жилдээ ингээд тоогоочоор ажилласан. Юусоо голдон тэгж эргэлсэн тий. Би өөр хүн болох байсан юм да гэсэн зүйл огт байхгүй. Ямар гоё шууд би ардсан байж тийм. Ваа. Сонсон чи. Тий. Айгу гоё би одоо хүртэл баярлалт юм дөө. Тийм байна. Яг тэр ээжийн хэлсэн тэр санал бол хүүхдээ айгу их тийм мэдэрсэн. Угсаа нөгөө ээж нь ч хүүтэйгээ их холбоотой байдаг шүү дээ. Тийм тэгээд бас ээжийн нэг гайхалтай юм. Чи тоогооч бол биш. Чи тоогооч болох юм уу гэдэг зүгээр энгийн нэг асуулт. Миний яг тэр нэг эргэлзээтэй би яг яах ёстой юм бол гэдэг зүйлийг батгацсан байгаа байхгүй. Тийм байна. Үнэхээр гоё юм шүү. Одоо нөө ингэчихэж байгаа. Гурил зүгээр хуурай цагаан гурил. Энэ дээр хоёлоо дахианы цээж маха бүрхийн шүү. За хоёр талаа.
За, төмс маань ер нь болчлоо. За, төмснүүдээ сайхан угаагаад бэлтгэлээ. Одоо 8 хуваагаад бэлтэнэ гэлөө тий? Тий, 8 хуваагаад. За. Төмсөгч хүмүүс нэг жоохон муу нэртэй болгоод байгаа шүү дээ сүүл. Тэ ямар ч хэрэггүй тархалуулдаг ч гэж шиг. Ер нь бол төмс маань минералаар бүр маш баялаг. Илүү зүгээр юм халистай нугаагаад халистай нь болгоод хэрэглүүлдэг нөө яг газрын минерал гэж байгаа шүү дээ. Тэрийг л авч чадчихна гэсэн үг. Ер нь юм хоолыг олон талаас нь л хэрэглүүлдэг. Муу юм гэж нэгч байхгүй. Хэтрүүл бол угаасаа бүгд л муу юм байдаг шүү дээ. Тэглэх хобор усыг ч гэсэн тий. Хэтрүүлэх юм бол муу. За ингээд буцалж байгаа халуун усан дээр төмснийхээ нухшны төмсийг хийчихсэн. За ойлголоо. За тэгээд бро тагийн тавьчаарай. За. За ингээд таглчих. Хоёлаа ингэчээ. Энийг тэр билетийн дээр чанаад болгочих. Тэгээд тэр орондоо хоёлаа үндсэн бүтээгдэхүүнээ энэчнээ гоё болгох. Хайруулын тавган дээр тий. Үзэгчтэй харуулах маягаар тий. За ойлголоо. За. За хоёлаа хайруулын тавган маш сайтралаа. За. Olive oil. За тэгээд баг зэрэг цэцгийн тос. Цэцгийн тос яагаад шарахтаа хийх хэрэгтэй вэ гэвэл ингэж байгаа баг зэрэг тос баг зэрэг цэцгийн тос хийж байгаа нь нөгөө нэг юмыг шатаадгүй бүтээгдэхүүнээ шатаад харалдаг шүү дээ. Тийм байхгүйгээр яг гоё жигж харагддаг гэсэн үг шүү. За баг зэрэг нэг юм жоохон багт. Хоёлоо юм хоёр талаас нь хайрс тогтолж харж байна. Тэгээд төхөөх. Төхөөх. Хоёлоо өөрөөх нь сүмсэнд болох. Төхөөх гэж чичээс яг хуучны гэрээ шүү дээ. Эсвэл өвөг яг нэг эмээ өөгт орохоор яг төхөөх гэдэг. Төхөөх гэдэг шүү. Тэгснэ ингээд яг тэр доотлолт нь бүр дандаа багжны харьцаг байж дээ. Тийм хоол талан байлгах хэсэг байгаа шүү дээ. Өвөг нь тийм үү. Дандаа нэг хэрэг ятирх мэлтирх гэдэг. Тийм шүү дээ. Одоо яг гойлцсон байна. За би бусдын нэргүүлэх үү? За чи дараа чанууд шүү дээ. Ер нь яг нэг хоолтон дээр нөө хайрс тогтоо гэдэг шалтгаан ч хүмүүс яг түлхэх гээд байна гэдэг ойлголттой байдаг. Ер нь хайрс сайн тогтвол одоо ямар ч бүтээгдэхүүн те хүрээ махнууд энэ дахианы ер нь ямар ч төрлийн мах хайрс тогтоож харж байгаа шалтгаан чинь доторх шүүсийн алдуулахгүй гадны юм хүрээ ичж байна л гэсэн үг байхгүй. Хатуу хүрээ. Хамгаалах бүрхүүл үүсгэж байгаа. Бүрхүүл үүсгэж байна. Дээрээс нь амтанд маш гоё. Нэг шарсан амт ороод нь штэ. Тийм шалтгаантай учраас тэгэж шардын шүү. Шарж байгаа хоолнууд яг бид нар нөө шарахтай авчиж хит шараад те шүүсчгүй юучгүй нэг юм хатуу аргу тэг яг шарагцсан амттай те. Тийм биш. Хайрс тогтоогоод доторх шүүсийг алдуулахгүй л гэж хэлдэг. За хоолнд минь бол хоёлаа ингэн. Эннийхэн шарсан одоо энэ дахианы баг зэрэг шүүс наачаа алж байгаа. Тэрнийх нь тосон дээр шууд дараагийнхаа сүмсний хүнснүүдээ ирж авчихсан. За ойлголоо. Ягаан сонго орно. Ягаан сонгоноо жижиг дөрүүлж хэлбэртэй ирчин. Таны хувьд хамгийн анх хийсэн хоол ямар хоол байсан бэ? Би тэрийг сайн санахгүй байна. Яг ч гэсэн гэртээ хийсэн баг. Би яг зүгээр нөө фейлсэн тохиолдлоо бол санаад билээ. За. Аим сүрхий хоол хийх гээд айгүй жоохон байсан матчдаг. Яг тэр үе дээрээ будаа агшаагч жагаад будаа агшаагчдын сав биш үү? Тэрэнгүү шүү будаага ийг агшаажсэн. Тэгээд ирсэн. Нээсэн чи ингээд хар удаа сагсаад нэг юм гялгар уучиг болцсон. Шууд шатцсан уу? Тэр ингээд тэр будаа агшааг дахиж хэрэглэгдэв. Тийм бол болж ирсэн. Тэрний дараа бас дахиад нэг хэсэг хугацааны дараа хоол хийдэг баатар болсон чаа. За. Шүл хийх гээд тэр маань шүл будаатай шүл хийчихсэн. За. Тэр маань нэг хуурга болсон юм. Будааг хит хийцэг сүг. Тийм будааг хитих хийгээл. Тэр өөдөх нь дэш ингээд том хөөж гарч ирээ. Сайхан одоогор нэг ресорт орох юм болсон юм уу да. Анхнаасаа рестораны хоол хийсэн байж. Өнөөдөр хоёулаа ашиглаж байгаа мах. Би баачрын мах байгаа. Тийм баачр гэж өрнөд хөө. Юу ярьж амар бид шүү. Тийм үү. Яг бас мэрэгчлэгтэй юм дотн бродерс байдаг. Манай чинь бас саяхан өөрсдийн гэсэн нэг стейкний газар нээсэн штэ. Вау. Юу мэдсэн үү? Үгүй. Энэ чинь яг Англид яг жинхэнэ юм баачр хийдэг байсан хүмүүс. Жохоо оливд бас нэмүүлнэ мэрэ. За. Яг баачр Англид баачр хийдэг махны бүх төрлийн боловсруулалтыг хийдэг. Монгол ч гэсэн олон жил маш чанартай
гоё махаар юм баачар хийж монголчууд ресторануудад ингэ зарж бидрийг амар чанартай махаар хоол илгдэг гэсэн. Нэг юм өөрсдөө заавал эвдээд байхгүй тий. Заримдаа бүр бараг амтлаач байхгүй тиймэрхүү. Тийм байна тий. Байдлаар болгочихсон. Би баачрынхаа үзчихвэл та нар үнэхээр бест шүү. Тэгээ би баачрын хувьд яг чанартай гэдэг үгнийг тодтогдол аваад байгаа байхгүй. Монголчин бол одоо маш олон газрууд чанартай махнууд идэг л шүү дээ. Тэр дунд бас яг ийм мэрэгжлийн гэдэг байр суурин дээр явдаг. Өөрсдөө боловсруулж чаддаг, баачар хийж чаддаг гэсэн үг. Оо вау. Яг гоо хайрс тогтчих тийм. Хайрс тогтмол хоёулаа дахианы мах цээж махныхаа бүх шүүсийг л авах гэсэн. Тэгээд хоолн дээр яг цээж махаад зүсгэд шүүслэг зөөлөө дээр нэг маш гоё өтгөн сүмстэй. Би гэхдээ яг нэг өөрөө хийдэг учраас энэ Merimi Chicken гэдэг хоолныхоо үн цэнийг бас жоохон мэддгүй юм шиг байна. Ямар ч тач бүр маш алдартай бол тэнгууд ингээд амсаж байгаа хүн л ийм романтик юм мэдрээд юм шиг байна. Гэтэ тэр зөвхөн ингээд нүдийг боож байгаад идүүлвэл тэр чинь өөр штэ. Тэр яг нэг дурлал залуу болцоод бүсгүй юм уу ингээд яг зориулж хийж өгөөд урд нь сууж байгаа амтлуулахаар яг ийм идрэмжил төрдөг юм шиг. Би бүр амар олон тийм судалгаанууд харчихсан. Тэгээ би яг энэ хоолыг одоо нөө монголчуудаа тий зааж өгөөд би эндээ хийж өгөөсэй гэж хэлдэг байхгүй. Тийм байна. Зүгээр таны нэг энгийн өдрийг онцгой өдөр болгодог. Дээрэс нь таны бүр маш ихээр хүсэж байгаа хариултыг өгдөг л хоол юм биш үү Merimi. Ерөнхий ивент тэтгэгч Ardap. Гүйлгээ бүрт урамшуулалтай. Хамтрагч Гантиг мебель. Хийцэн сэтгэл орон зайн урлаг. Ер нь гоё үерхий гэж гуйчих болно шүү дээ тий. Merimi Chicken тий. Үерхий надтай үерхийч. Гэтэ ер нь бол яг энэ судалгаа гэдэг юм лээ. Маш гоё амттай хоол идсэн хүн хойноос нь ямар ч сөрөг сэтгэл болчтой юм шүү дээ. Тэгээд окей гэж зөвшөөрөх, accept их үйлдэл мангар ихсчихдээ юм байна. Тэгэхээр эн чинь бас ямар нэгэн байдлаар хаак яваад байгаа байхгүй юу? Тийм байна. Цаанаас нэг залуучууд бас сайн сурж аваад найз охин мохин үерхэж байгаа охиноо тэгж гойвол бас таалагдж байгаа бүсгүйгээ тий. Тий. Өөр шүү тий. Одогтой бас цаг үе өөр өссөн таалагдж байгаа залуугаач бас тэгж болно. Тийм шүү дээ. За хоёлаа яг энэ дахианыхаа мах шарсан хайруулын таван дээр үргэлжлүүлээ хийчих. Гол нэг амтыг шингээх үүднээс тий. Тий. Olive oil. За тэгээ баг зэрэг цэцгийн дос. За тэгээ нөгөө саяны жижиг дөрүүлж ирсэн сонгон болон сарвис. Энийг ингээд жоохон уусгалтай ингээд. Юу. Снэк бүжиг шиг гараа яг юм снэк бүжиг шиг ингээд. Тийм бол юм гоё уусна. За гэж. За хоёлаа энэ хоолн дээр бас юу тайм ашиглана. За энэ чинь монголоор ганг штэ. Розмерийн болохоор анхил бут гэж нэрлэж байгаа. Нөө стейкэн дээр түлхүү эргэлдэг. Айгуу хоолн тийм гоё гүнзгий амт тэгээд үнэр өгдөг байхгүй. Уусаа ингээ бид нар чинь үнэрж ижил автыг төдлөөд тойноос нь амтлах юутай штэ. Хоолоо юм таашааж идэх. Гол нь шууд бүхлээр нээхгүй маань тий. Навчнуудыг нээж байна. Навчнуудыг нээчих гэсэн. За тэгээд дахиад хуурна тий. За. За хоёлаа бэкнийг харах уу? За тэгээд. За бэк. Болсон байна. Энд тэгээд. Ер нь болсон байна. Тийм ээ. Одоо энийг хөргөөчгөр хатаад яг crispy chips. Танаа чи ирэхгүй байна. Юугаар автах. Зүтгэл бол байш шүү. Баярлалаа. Хоёул цагаан дарс байгаа тий. Бага. Хоёул цагаан дарсаа. За тэгээд. За төлөвлөхөө. За сонгон саримс дээр томатын пүрэ. За хоёлаа. Энэ скан хийчих болно шүү дээ. Болно. Хэр хэмжээтэй хийх үү? За хийж. За аимх багт болтоо. За. За одоо хоёлаа нэг үндсэн Merimi Chicken-ийнхаа хамгийн яг тэр амар тааламжтай амтаа сүмсээ бэлтгэж байгаа шүү. За. Томатын пүрэ. За энэ хооронд би юу хөө? Энэ хооронд хоёлаа юу вэ? Нэг түмпэн гаргаж ирээд айсберг шүү дээ. Энэ навчаа ингэ навчирчаар нь салгаж. За ойлголоо. За. За
За би чамаас аим сонирхолтой асуулт асууя заяа. За. Хоолтой холбогдолтой. За үлцэн амьдралаа нэг л хоол ид. За. Ямар хоол идэх вэ? Ерөөсөө тэр л хоолыг идэнэ. Төмстэй ураг иднэ. Төмстэй Хуурга. за. Таны өрд. Өхрийн махта тий. Тэ өхрийн багтаа. Би энэ дээр одоо хүртэл эргэлзээр байгаа. За хоёлаа нөгөө би шарсан ингээд өтгөрөөд ирнэ. За. Сонгон сарамстайгаа нийлээд. Энэ дээрээ вайнаас ичнэ. Тэгэхээр юм гоё часи самттай болох нь тий. Часисэн тэнгууд нөгөө вайн ихээр хүнсний бүтээгдэхүүний нөгөө нэг юун задарч идэх байхгүй. Шим шүүс нь ингээд шүл рүүгээ орж идэг. Чистэй гоё юм болох юм шүү. Хоол идэхдээ юм хийдэг зуршил байдаг ба. Маш сайн үнэрлдэг. Үнэрлж байгаа гэдэг. Тэгээ үнрийг нь ингэж маш сайн аавна. Ааха. Тэгж байгаа л мэдрэндээ. Өөрч уц үздэг үү? Хоол идэж байхдаа. Сайн нэг хэсэг би чи өрдөөсө дэлгэцийн донтолт нь маш их орсон. За. Өрдөөсө бүх үедээ л уцсаа бариастай байдаг байсан. Тэгээ яг тэрийг яг хажууд байгаа ойр дотны хүн л яг айгүйх мэдэрдэг юм байлээ. За би наадахны чинь амар гоё судалгаа хэлж өгнө за. Би тэгээ бүр нэг хэсэг бүр хоол идэхдээ өглөөний цай уухтаа би ингээд уцаа ингээд бүр барьцсан. Тэр бүр ихтэй айгүй муу гэсэн. Нэг гараараа гэ тэ. Тэгээ яг ингээд харж байхдаа ингээд шууд идэж мэдээд. Тэр бол ихтэй бүр үнэхээр амар гэсэн шүү. Одоо бол тэгэхээр болсон. За хоёлаа нөө сүмсэн дээрээ ус нэмгэж чинь. Энэ бол ус жөөж болно. Нэг бол гоё дахианы шүлж жөөж болно. Нөгөө сток өмнө бичсэн сток хийж Сток гэж болно. За. Одоо би өөр сток гэд мэддэг болсон байгаа. Тийм байна. Өмчн би чи одоо зүгээр шүл ингээд шүлийг ингэж боцлагдаг. Тэгээд энийгээ зүгээр тостой нь хамаагүй хийчдэг гэж боддог гэсэн чинь бас стокноос тосыг ялах хэрэгтэй байт юм шүү. Тосын ялгаа нь яг шинхэн гоё гаргаж авсан шүлээ хийдий. Тийм билээ харин. Бүр шүүдэг юм билээ шүү дээ. Шүүн. За нөгөө түрүүний ярьжсэн дээр чи ингэж байгаа. Одоо яг угаасаа монголчуудад нийтлэг тохиолдод байгаа. Энэ уус нөгөө завгүй хотын амьдралын нэг хэсэг л болдог юм байна л да. Ер нь бол нөгөө нэг ганцаараа хоол идэх нь илбэг болчдөг. Тэр нөгөө тэнцээ амьд харилцаа үүсэхгүй гэдэг шалтгаанаас ер нь энэ улбалт юм байна. Гэхдээ яг нөгөө бидрийг баг байх ч гэсэн хоол идэхдээ дандаа зурагт үздэг байсан шүү дээ. Яг чихгүй нөгөө нэг телевизээр гоё юмнууд гардаг. Баяр болгоноор тий. Зурагтнаас салахааргүй нөхцөл дээр хоол иддэг байсан учраас нэг сөрөгдөл нэж магадгүй. Одоо бол хэдүүлээ нөгөө нэг илүү өөрсдөө хайрлах гэдэг юм руу орсон шүү дээ. Эрүүл байх гэдэг. Тэгэхээр яг энэ бол бүр маш сайн хөвшил. Энэ хүмүүс үзэж байгаа хүмүүс байвал бүр заавал хөвшүүлээрэ. Хоол идэж байхдаа хизээж бити өөр юмд анхаар. За зүгээр хамт идэж байгаа хүнтэйгээ ярилцаж болно. Амьд харилцаатай байж болно. Бүр шал өөр юм руу бити анхаар. Яагаад гэвэл нөгөө нэг бидний тарих тэрий чинь идэж байгаа учраас харах хэвээр, үнэрлэх хэвээр, амтлах хэвээр, анхаарал тэр хоол руу байх хэвээр учраас өөр юм анхаарчаар бид нар хоол идэж байгаагаа ойлгодог байхгүй. Тэнгүүд нөгөө нэг гоё идэж байгаа те. Нөгөө нэг гоё хоол идэж байгаа, шим тижээлтэй идэж байгаа, уураг амин одоо амин хүчилтэй энэ гоё юмнууд чинь нөгөө нэг хаашаа хуваарлагдах нь мэддэхгүй. Зүгээр ингээд боловсруулагдаал гарчдаг. Яг хоолндоо анхаарч идэх юм бол яг хэрэгтэй гэсэн эрхтэн рүү одоо ингэж орж идэг гэсэн үг. Энэ яг тийм сүртэй ярьж байгаа ч гэсэн бүр маш үнэн. Тэгэхээр бүр юм тамшаалж те, таашааж яг тэгэхээр бүр ингээд тамшаатаа суугаад биш шүү. Юм үзэхгүйгээр л хоолоо ид те. За энэ дээр орон орны онцлог байт юм лээ. Аз гэр бүлүүд бол ихвчлэн хоолн дээр огт юм ярьдаг юм билээ шүү нэг. Ингэжэл иддэг те. Тэр бол хоол руугаа нэвт анхаарах гэдэг юу байгаад идэг. Европод болохоор хоол идэж байхдаа яг гэр бүлээрээ суугаад гоё гэр бүлийнхэн төлөвлөгөө те. Би юундаа яасан тэр өдөр яасан гэдэг зүйлүүд ирдэг. Ингээ хоёр өөртөгтэй тэр би юунээсээ хоолноосоо өөр юм ч анхаарахгүй. Иймэрхүү байдалтай. За гэх юм бол хоол идэж байгаа бол уцаа бити үзээрэй. Дээрэс нь бити телевиз үзээрэй л гэж хэлэх юм байна. За одоо ингээд хоёлаа нөгөө нэг сая ус нэмсэн шүү дээ тий. Сүмс маань ингээд өтгөрөөд ирнэ. Тэгэхээр дээр нэмээд энэ гоё кремийн амт өгөхийн тулд whipping cream аваад өгч. За. Сүүн крем тий. Сүүн кремээ нэмээд өгч. Тэр их хийх юм гэсэн үү? За хоёлаа мэдрэмжээрийнэ. За. Одоо инхээр нөгөө нэг чи ер нь сүмсний өнгийг гадралж байна. Нэг тийм пинк байгаас тээ. Нэг rose wine гэдэг шиг. Тийм байна. Одоо яг ингэж уусч эхэлж чинь тий. Нэг юм ягаан дуу гэдэгтэй сав. Тийм байна. Маш гоё харагдчих. Зя. Ийм дотроо шигтгэд юм шиг санагдчих. Одоо энэ гэхдээ буслаад шигтгээ алга болчихно. За баг зэрэг нэмчих. За.
За хоёлаа энэ дээрээ sun-dried tomato гэдэг. Энэ болохоор наран татаасан помидор л хэвгүй ер нь бол. Энэ помидор юм уу? Помидор. Ямар нэг тийм чангаанц ч юм уу эсвэл чинжүүний юм шүү. Наран татаасан помидорыг нөө дарцсан байгаа хэлбэр гэсэн үг. Үрлэн лойлыг голоор нэг хуваагаал баг зэрэг базил, баг зэрэг нөгөө шингэнийг гадагшлуулахын тулд далайн давсцал тэг ингээ наран татгаал явчихдаг байхгүй. Тэгэхээр нэг юм саяных шиг юм чангаан чиг болсон заяа. Нөө нэг юм усан үзмийн хатаагаар үзэн болчихж байгаа шүү дээ. Тэгээд ийм тэр улаан лойлын амир жимслэг амттай болчихдог байхгүй. Тэгээд зүгээр air fry ч болохгүй юу? Тэр чинь тэгээ боловсролт болчих. Air fry чи яг шарах болчихж байгаа. Гэтэ яг хуу болно. Гэрийн нөхцөлд хийж болно. Air fry дээр хийж болно. Нэг үл шарах шүүгэн нөө саяны бэкон яадаг шиг хамгийн бага гал дээр удаа ихээр юм хатаад яг жимс шиг чи дурч үзээрэй заяа. Нэг юм жимс идээд байгаа юм шиг. Надад амар гоё байгаад тийм а тэр. За хоёлаа энэ сүмсэн дээрээ нөө хайрс тогтоож харсан дахианы зээж махаа хийчихнэ. Одоо нөө сүмсэндээ жигэнж болгож ийн гэсэн үг байхгүй. Тэгээд гал нь зөөлөн байх нь тийм үү? Тийм гал нь маш зөөлөн байх хэрэгтэй. За яалтчгүй мэр мил юм байна шүү бас. Энэ соусны харангуй яг тийг санагдчих. Нэг амттай болох нь тодорхой байгаас. Тийм байна. Зөв шууд төсөөлөгдөж. Энэ тэгээд нөгөө нэг би өнөөдөр хийх хоолоо сонгож байгаа энэ шалтгаан нь ерөөсөө гэрийн нөхцөл мөртлөө яг тийм рестораны хоол шиг амттай тэгээд чамаа харагддаг хоолыг сонгож хийж байгаа. Ойлголоо. Нэр нь хүртэл онцлогтой байна. Тийм байна. Mary Me Chicken. Тий. За. Төмсөн болцсон байна тий. Болцсон байна. За одоо нэг шүүх өстэй тий. Шүүж аваад. За чи энийг гардаж аваа ич тий. За тэгье. Бүр маш ирэхгүй болтол нөх шүү за. Ойлголоо. Маш гоё нөх. Хоёлаа бүр нэг юм зайрмаг шиг юм гаргаж шүү зэ. За. Хоёлаа юу вэ? Салаад үндсэн хоолыг зэрэг гаргая за. Гоё цагаан хэмнээд голголоор нэвлэж. За тэгье. Уусаа гэхдээ мэрэгжлийн галтгоонд бол рестораны галтгоонд бүх юм зэрэг л явж дээ. Тэнцээж юм буцлаад энцээж юм жигнэгдэл амар. Тийм халуун юу өрнөх бах те. Энэ тэдгүү ойрлсон. Нэлээ өндөр темптэй гэсэн үг те. Тийм. За дээрээс нь манай галтгоо их халуун байна. Тэгээ хоёлаа сайхан кола уул яаж юм? Тэгэл би спрайт уучлах уу? Болно. За би болохоор колаг нуунаа. За тэгээ чамайг нухчих хооронд би чамд хажууд нь нөө нэг цезэргээ салаадны сүмсүүдийг үү. За гоё түүхийг ярьж өгөн зэ. За хоол болгон ч нэг гоё түүхтэй шүү дээ. Би ихтэй зүгээр таачих юм уу? За цезэр салаадыг цезэр идсэн болохоор цезэрийг нэрлэлцэн болов. За тэгээ бодоо бич. Амар цагцсан юм шүү дээ. Тийм ээ. Зайлуу дахиад ич. За. Угаасаа Цезаргээс слат гэхэлэг Цезар хааныг л бодогдоод байгаа. тэгж байна. Би бас анх яг тэгж боддог гэсэн. Энэ шал өөр юм байна. 1924 онд анх Америк болон Мексикийг хил дээр нэг юм ресторан байдаг л байсан юм байна л да боо тий. Тинчээ ингээд айгуу гоё үйлчлэгүүд болдог. Хүмүүс тийшээ зорж очиж одоо шоу удах тий. Амттай хоол идэх туртай. Тэр ресторанын эзний нэр нь Сезар Кардини гэдэг юм баггүй. Тэгээд тэр өдөр бүр айгүй том ивент болоод төсөөснөөс нь илүү хүн ирээд нөө хүнсэн дуусаад тогоочтой нөгөө нэг хүн маань хэлсэн байна. За чи яаж хийж байгаад нэг идэх юм хийгээдгээ гэхэд хөргөж ухаад те өөрт нь байсан юм нь ерөөсөө л ромейн литвс тэгээд нэг ворчестер соус сармис өндөг пармезан бислэг л байсан. Тэгээд нэг хатсан талхтай. Ингээд нэг юм цөөхөн хэд юм байсан. Тэрийг манай хүн сэтгээд хооронд намтын тохируулж холж утгаад анх энэ салаад маань үссэн. Бүр маш гоё амттай. Тэр цагаас хойш яг хөө тэгээд юу яд юм бэлээ. Айгуу сонирхолтой нь тэр цагаас хойш энэ Цезар салаад маань бүр маш алдартай болоод тэр Цезар Кардини гэдэг хүн маань тэр орцоо ингэж бүр ингээ гад руу ингэж дэлгэмэл болгож хүмүүст ард түмэнд хамтлуулад тэр нь маш алдартай болоод Мексикт хийгдсэн Америкт бүртгэлтэй тэгээ тийм соус болсон юм билээ. Тэгээ Франц fine dining чанартай цөөхөн орцтой мөртлөө тийм одоо өндөр амтны тийм одоо юутай хэмтэй. Ямар маш тийм алдартай болсон шалтгаан тийм. Цезар Кардини гэдэг хүний ресторан сонирхолтой юм тий. Ерөнхий ивент тэтгэгч ArtPay. Хөөгүү шимтгэлгүй 60 хоногт хуваан төл. Хамтрагч чанарын стандарт, эрүүл бүхний эхлэл, насан туршийн эдэлгээ, Toto Household. Ямар ч бар загаргүй болох юм заа.
За сүмсэнд маань сармис орчиж байгаа. Маш нарийн ширхэгтэй болох нь. Зүг. Ааха. За сүмсэнд маань Caesar salad-ны сүмс нь айгүй чухал. Сармис орно. За тэгээд энэ capers. Capers? Тий. Юу вэ тэр нь? Энийг одоо яг би бас яг яаж тайлбарлахаа мэддгүй маа. Ямар нэг юмны үүр гэж ойлгож байгаа. Тэр нэг юм сонирхолтой амттай. За тэгээд энэ anchovy гэдэг загас давслаад тосон дарцсан байсан тавс. Тэндээс орчин. Бас seafood юм уу? Энэ сүмснийх нэг амтных нь чухал хэсэг. Ямар сонирхолтой юм тий. За би одоо энэ сармис нөгөө capers, anchovy гэдэг загсаа ингээд нухаад яг юм төмстэй адилхан нухчин. За. Энэ дэр хоёул одоо сүү ийх үү? Сүүн, whipping cream-ийн дахиад дулааны боловсруулалтанд. За. Тэгчээд бүр юм маш гоё өтгөн ийм илүү цайвар өнгөтэй болох. За, ер нь зарим шиг болоо л шүү. За наач ер нь болчихтой. Хоёлаа одоо дахиад билетгэн дээр явуулах юм. За. Чи надад бислэг бэлдээд өгөө. За тэгье. За, бислэг бол сурсан мэт. Мэдээж. За та надад татчих гэдэг шиг. За, одоо хоёулангийн сүмсэн дээр өндөгний шар орно. За. Өндгийг ингэж хагалахтаа нөгөө ирмэгдүүлж хагалдаг шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг жоохон үрцс орох аюултай. Зүгээр юм тэгшин газар дээр хагалчвал зүгээр идэв шүү. За. Энийг Гордон Рамсей хийсэрсэн. Ойлголоо. Пармезан бислэг маань нөгөө нэг соусны маань айгуу гол үндсэн хэсэг. Оо, хэрчихгүй яа бродер. Үргэжээрээ үрхэн шүү. Тийм. Чи амар чаддаг гэсэн чи хэрчсэн зогсож штэ. Ингэчээд хийх юм уу? Үгүй би зүгээр энийг зүгээр жижигсэн гэж. Үгүй. Тэр нөгөө жижигхэн үргэжээрээ үрчих. За. Хоёлаа яг тэрийг нөгөө нэг шингээх ёстой. Наад чинь жоохон уусах гэж айгуу удах юм шүү. За тэгээ соуснд маань anchovy, capers, сармис, olive oil. За тэгээ Dijon mustard тэгээд одоо үртэй гэж хэлэх юм уу? Тэндээс орчин. Бутлаагүй байсан гэсэн үг тийм. Тийм бутлаагүй юм жижигхэн бүндгөр төрс шиг байгаа. Тэндээс яана бистэ яг фэлтчихсэн. Тийм. Дуучлаарай шив. За тэгээд lemon juice. Яалчгүй хэрчгээр гүцгүй мэн л да. Яаж жижиг хэрцэн те? За майо. За. Гэтэ яг энэ майо хийчих болно хийхгүйсэн ч болно шүү. За. Өндөгний дан шараараа ингээд нөгөө хутгасаар байгаад ерэнд майо золчдөг шүү дээ. Тэр шиг хоёлаа зүгээр амарчлаад майо зөчиж байгаа шүү. За ойлголоо. Илүү над шиг жоохон механикаар тиймэр байл. Жоохон хурдан хийчмээр те. Санагдвал ингээд хийчих. За хэр их хийх үү? Үржи. За. За мэдээж далайн давс. За. Яагаад заавал далайн давс вэ? Далайн давс ер нь манайхан ингэ хэрэгтэй. Бүр нэг юм би одоо нэг хүн загинтай болчтой гэдэг чинь. Далайн давс, нуурын давс, нөгөө нэг уулын давс хэрэглүүл илүү л амин дэвтэл гэсэн үг. Илүү ирц бодис. Тэр нөгөө далаагийнх нь ирц бодис орно, уулынх нь, нуурынх нь л орж байгаа гэсэн үг. Тийм учраас л хэрэглээд байгаа шүү зэ. Ойлголоо. За урдлан перц. Давс перц хоёр ер нь хоолн дээр байнгын л хамт явчихна. Гинжин мис юм, жавхлан баясгал. Эсвэл заяа төгөө. Одоо хоёлаа сүмснийхаа бас гол хэсэг бислэг хийгээд өгнө. За. Вау, яг гоо засварж байгаа юм шиг хэрэгж. За. Окей. За бислэг өрснийхаа дараа энийг надад нөгөө нэг цахилгаан миксерээр миксертэй дүүрээ. Илүү сайн бутлаад. Нөө Caesar соусын дээр энд амар хэлгээд хэцүү. Би болохоор Worcester гэдээ очтой. Worcester. Хэлгээд хэцүү үгнүүдийн бүр нэг нөхгүй. Worcester гэж амар сонио уншигдсан юм. Worcester. Worcester мэдгүй. Яг нэг юуг нь уншихад бол зэрэг. Тэрнээс баг зэрэг нь олж байгаа шээ. За. Амар хэцүү ёо. За хоёлаа одоо нухшаа тэгээд наадахны чанаас дахиад халаагаад амтлаа заяа. За. Би энэ дээр нэг юу хийж амтлахыг хэлээд хийчихэд чи амар сайн хутгаж амтлаарай за. За ойлголоо. За энэ дээр whipping cream. Whipping cream? Тэ. За энийг хийчих. За одоо наатаа хоёлаа нэг автомат гар миксерээрээ сайн буталчих. За ойлголоо. Тэнгүүд
Хоёулын нухшин дээр орж байгаа юм нь сая нөө сүүн кремээ нэмсэн шүү дээ, тий? Баг зэрэг масл, цэцгийн тос. Яа цэцгийн тос хийж байгаа юм бэ? Илүү тийм баялаг амттай болох тий. Нэг юм цэцгийн тосны өөрийнх нь амт байдаг шүү дээ. Төмстэй амар сайн. Одоо хорчдог гэх юм уу да. Тэгээ бас илүү гоо зөөлхөн мэдрэмж өгөхгүй. Зөөлхөн нэг юм таатай мэдрэмж өгөх гэсэн. За тэгээ давс бишсэн. Ойлголоо. Хоёул энийг плетэн дээр дахиад халаагаад тэнгууд нэг юуны маань төмсний маань цардуул задраад илүү уян болоод ирэнгүүт маш сайн утгаад сүмстэйг ойлоод ийм нэг юм айгуу тийм зөөлхөн гоё нухш гарч ирнэ гэсэн үг. Ойлголоо. За. За болно. Болсон байна. За. Nice. За. Нөө Merry Chicken үндсэн хоолны маань дахианы зээж мах маань болцсон байна. Тэгэхээр хоёлаа одоо сүмсээ амтлна гэсэн үг шүү за. За дахианы зээж маха түр гаргах чинь. За. Үнэхээр илүү зөөлөн болгож өгч байгаа. Илүү зөөлөн амттай. Нөө хурцаанд нь жоохон дарагдаад sweet амт руу харна гэсэн үг. За ийм амар гоё өтгөн, баялаг, хүчтэй тийм өнгөтэй сүмс гараад ирчихэж байгаа. Хоёлаа одоо энэ дээрээ амтлагаа. За. Мэдээж давс болон бэрц. Ойлчлаа. Зя. Тэгэд орегано. Баг зэрэг одоо чимэх гэсэн үг шүү. Баг зэрэг паприка. Паприка. Тийм халуун spicy амт өгч байгаа гэсэн үг шүү. Зя. Та хоёлаа амталж үзээ. Чи мэдрэмжээ хэлээрэй зэ. За. Над зөвшөөрөн авах тий. Хоёлаа гэрдэг. Энд гэхдээ ямар эвтэйхэн баригддаг барьцтай. Харин тийм байгаа тий. Манай одоо энд байгаа бүх ашиглаж байгаа сав суулга дээрээс нь хэрчж байгаа хоёлагийн гамбанз маань бактери үржидгүү 304 гантай Тотогийн брендийн ийм хэрэглэхүүнүүд байгаа. Тийм үү? Тийм. Nice. Манай энэ тавилга маань бас их гоё байгаа. Одоо жишээлх юм бол гоё өргөн байна тий. Тийм. Ийм маш гоё ийм өргөн. Дээрээс нь тоноглол их сайтай. Тэгээд бас хүний бие дээлтэй модыг сонгож шийдэг. Энэ тийм ээ. Ийм минималист мөртлөө ийм цэлгэр. Тийм. За тэгээд дээрээс нь бас сүүлийн үеийн зөв ийм тоноглолтой. За. Тэр нь одоо бүр энийг би одоо хэлэх дуртай л байдгийн. Энийг ингээд доосгоо чинь. Тийм. Одоо ингээд вэ чи. За тэгжээтэл за ингээд өсгөө ингээд ийм хэрэгтэй ийм амтлагч хэрэгтэй байна гэж тэгж магадгүй. За тэгэнгүүт байна штэ шеф. Ингээ гаргаад ирнэ. Тийм тий. Батруулсан тий. Яг нэг хүүхдтэй тоглоомоо гайхуулмаар санагдаад байдаг шиг. Эндээ ингээд гоё юмнуудаа хийж үйцтэй. Сая бүр надад бүр үзүүлж штэ. Ингээд гоё ингэж өнгөцсөн тий. Тийм ээ. Их гоё олон давуу талтай юм байна. Гоё галтуугаа зассан байх шүү өрсгөө. За баярлаа. Энд чи олон гоё хоол хийгээрэй. Ойлголоо. Хамтрагч үйлсүүлэгчээ дээдэлж чанарыг эрхэмлэнэ. Good Price Market. Хамтрагч Ajuma Republic. Жинхэнэ солонгос амтыг гэртээ. Хамтрагч Завгар технологийн төгс сослол Smeg. Албан ёсны дистрибьютор Enamog. За хоёул одоо сүмсэн дээрээ бас яг амар баялаг гүнзгий амт өрхийн тулд нөө нэг чиний сая жижиглсэн бэстгасаа нэмээдэг юм заяа. Миний жижиглсэн чинь энэ штэ. Эхнийх нь тий. Фейлддэг. Тэгээ та яг ингэж хэл зогсоогоогүй байсан бол пармезан бэлгээ баг бүгднийг ингэж хийсэн бол яа. Хоёул дахиад өдөржингөө ирчих юм болох нь штэ. За энэ илүү өтгөрүүлж өгнө. Тэгээд ийм баялаг амт нэмж өгөх шүү зэ. Ойлголоо. За түр сүмсээ ийш авчээ. Тэгээд хоёлоо нухшаа бэлдээ. За одоо энэ дээр анхаарах зүйл нь юу вэ? Маш сайн утга. Маш сайн утга нь гал нь ямар хөө? Гал нь энэ тав дээр очих бол. Яг дунд дээр. Маш сайн утгах хэрэгтэй шүү за. Энийг одоо яаж болж байгаа гэдэг нь мэдхүү. Яг одоо хоолнд одоо ашиглахад яг болно гэдэг юм. Энэ нөө юу ячтэй. Яг өтгөн шингэнэн таарад тэгээд энэ ямар ч барзгаргүй болчихдог. Тийм. Хоёулынх нь гараар нухс учраас
илүү барцгартай байх магадлал ихтэй. За харахад ямар ч тийм өөс өгвөл гоё болцсон байт. Ойлголоо. За хоёлаа нөгөө нэг Merry Chicken-ийнхаа үндсэн хаалан дээр илүү уурглаг бүтээгдэхүүн нэмэхэд бол бууцаа. Спинач. За энэ чинь бас хактай. Гэхдээ яг энэ нөгөө нэг эрчүүд эмэгтэйчүүдэд хийж өгч явахдаа илүү нэг юм дур хүслийн нэмэгдүүлж өгдөг. Шидтэй төрлийн байгаа байхгүй юу? Тэгэхээр маа эрчүүд заавал ашиглаарай. Яг л папай шиг тий. Ажилдаг шүү гэдэг. За одоо би нөгөө нэг юугаа Caesar salad хутглаа. Сүмстэй. Iceberg. За сүмснээс хэлээ. Данаач бүр уярчж байна уу те? За унтраачих. Зүрлээд хайруулын тавхтай сүмсээ тавьчих. За тэн дээрээ энэ спинач чаа нэмчих. Тэгээд утгачих. За спинач жижиглэх үү? Үгүй шууд. За ойлголоо. Би яг дуртай ногоонуудын нэг яг спинач. Дулааны боловсруулалтаадаг айгуу гоё амттай. Тэгээд дээрээс нь саяны шидийн бас хэлсэн шүү дээ те. За одоо энийг жоохон буцлах гэсэн шүү дээ. Тий. Нэг пор илгээл авчих. За. Ер нь ингээд хоол маань хоёлаа өнөөдрийн бэлцээ хаалнууд маань болж байна. Өө за ямар Хавгланд орё. За. Caesar salad юу яа? Тавглих. Тавглах уу? За. Тийм сүртэй чимэглэл өдр бол байхгүй. За чи энийг заавал туршиж үзээрэй зэ. За. Айгуу гоё. Түүгээс яг гэртээ очиод туршмаа санагдаж байна. Маш богино хугацаанд ч болдгийм байна. Одоо тэгээ хоёлаа амсч үзээд яагаад тэр хүмүүс ингэж их амтанд дурлаад байна гэдгийг яг мэдрээ да би. Тийм шүү дээ. Зүгээр бүхэл тренд болсон гэдэг чинь. Хоёлаа л одоо нэг нь бол бүр түүх болж яригддаг энэ салаад бол өөх нь бол тренд болж хүмүүсийн хаак болсон. Тийм байна бүр байлтан дагуулсан байх нь шүү дээ. Бүр эмгтээчүүдийн нууц жор тий. Тийм байна. Зя талах. Түрүү нөө хоёлаа түүхэн дээр ярьсан шүү дээ. Нөө хатсан талах гээд. Тэрийг хийж байгаа шүү заяа. За тэгээ нөө бэкны чипс. Нэр бэкны чипс баг шүү дээ. За тэгээд пармезан бислэг. За тэгэхээр тавлах. За Caesar-ийн маань тавгал болчихж байгаа. Айгу ингэ. За үнцэн алуугаа. За тэгэхээр тэр нэм том ангааж иддэг юм. ер нь тийм төрлийн нөө. Бүгдний сайхан том гэж ангааж байгаа л их хүн шигтэндээ. Тэгээд сайхан ажиллаа л тий. Зяа нухш маань. Вау гоё болсон шүү дээ. Баярлалаа. Их таны эснэр л хийсэн дээ. Бай. Надад бол яг нэг зарим шиг санагдаад байгаа. Харин тэгж байгааз. Тийм. Би яг ингэ нухш ихтэй яг тэгж бодтыг. Зарим ихтэл хийгээд байгаа юм да гэж боддог. Зяак. Окей. Тэгээд хэний маха тавлаа. За би энийг дараад нь тавь. За тэг. За хийлээ. За одоо сүмс. За хэн дээрээ мохшин дээр. За. Баг зэрэг olive oil. За гоё. Яагаад olive oil? Аслаг чанарыг нэмэгдүүлж байгаа гэсэн үг. Идэхэд хялбар шингэсэн цай гэсэн үг байхгүй? Ямар заваа идэв. Заавчлаа. Магтаа байж байгаа ч.
Алдаа гаргачлаа. Тэр хэсгээс нь бүр жоохон юу ачлаа. За бичээр би тэрийг алдаа гацснаа. Заалын ойлоо чинь тий. Окей. Хөнгөн гойд харуулчих. За. Бол. За ингээд хоол маань бэлэн болчихж байгаа. Хоёулынгийн өнөөдрийн бэлтгэсэн Classic Caesar salad, Merimi chicken. Таамсаг бэлэн үү? Хаасаад билээ. Догтлж гин үү? Догтлж байна. Би ч ойр дийдэг юм байна уу? Маш гоё. Ямар хүн мэдрэмж төрж байна? Fresh. Одоо юм гоё шин. Тэгээд ирч хүчтэй. Ер нь бол нэг тийм хурц байдал нь ирч хүчтэй шин мэдрэмж өгч байна. Яг миний хувьд. Чи өмнө идчихсэн үү ер нь? Caesar salad уу? Яг иймиг ч юм уу? Яг иймиг бол идэж байгаагүй юм байна. Энд дөр жоохон монголчлцныг бол идчихсэн. Тийм. Салаадны навчтай, дээрээс нэг талах ингээд Пандартай тий. Пандартай тий. Тэгж идчихсэн. За одоо талхнаас ойлоо тий. За. Гэт. За бэкэнтэй. Би бас бэкэн дээр үдээс ижүүлдэг. Одоо хоёул арилтаа түрүү хэлсэнчлэн 1924 онд ингээл зүгээр хөрөгчөнд нь байсан тий. Үлдсэн байсан юмар энэ салаад үүсээд. Одоо хоёул 2025 онд хийгээд идэж байгаа гэсэн үг шүү дээ. Ингээр арай өөр амттай болж байгаа. Тийм байна. Тэгээ энэ салаадны онцлогч амар уйг. Бараг энийг идээд нэг цадчих юм үл даах. Тийм байна, тийм байна. Тэр хоёул бүтэн идэж болохгүйгээр дараагийн хоол руу амсъя. Энэ бэкон нэмэгдэнгүүд бас тийм нэг гоё хоол шиг болчих юм. Хоорондоо уусчиж байгаа. Тийм байна. Сонирхолтой санагч шүү. Ямар амттай хоол хийж чаддаг. Гэт. Тэрэ томор. За. Зяалт ч юу Yes гэж хэлэхээр л бол. Хоёлоо гэрлэхгүй шүү дээ. Нэг юм тослог, креми, баг зэрэг спайси ингээд бүх хамт уусаад нэг инфлюенс хийгдсэн тийм байна, тийм байна. Яг нэг гоё болцсон коктейл юм шиг. Яг энэ амт нь ингээд нэг би зүгээр яг бодохдоо ингээд эмхлэн хүний ингээд бүхэл хүссэн амтыг нэг дор ингээд өгчөж байгаа юм шиг л санагдаж байна. Тэгээд нөгөө дахианы цээж махтаа учраас хилти, орой итгэж тохиромжтой. Энэ чинь нөгөө нэг юм Валентины хоол гэдэг нэшлэлтэйч болсон. Оо, тийм. За ийм хоолнууд байлаа. За би яг энэ өнөөдрийн хоолнд 10-аас яг 10 л humor. Үнэхээр гайхалтай юм байна. Харахад бол бүх орчууд нь энгийн байна. Гэхдээ энгийн өдрийн онцгой орой хоол гэж. Бүр яг нэрэндээ төгсөн санагдчих. Окей. За тэгээ заавал гэр бүлийн хонд хийж өгөөрэй. Баярлалаа. Амжилт төсөй. Ийм гоё хаал зааж өгсөн танд бас баярлалаа. Гоё нэвтрүүлэг хийж гоё галтгаа цэссэн байна. Та бүхний ажилд амжилт төсөй. Баярлалаа. Танд ч гэсэн бүр цаашдын карьер бүх зүйлд нь хамгийн сайхан бүхнийг хүсье. За баярлалаа. Баярлалаа. Let's go show байла. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.